Би салбарын эмчхэр учраас одоо санаа зовсонд энэ асуулт тавьсан. Заримдаа сая үеийг хэллээ бас төсвийн юм дээр. Эрүүл мэндийн төсвийг сангийн яамныхан дурмэд хасаачдаг гэсэн. Ялангуяа эмийн төсөв урсгал зардлын хасаачсан. Зарим юмнуудын төсвийн тавьж өгдөг асуудал байгаа. Тэгээд энэ яамнаас түрүүн энэ яг 26-ны 5 сарын 30-ны байдлаар өөр зэйлэл авсалтаа хотын клиник хэмэлгүүдийн. За нэгдүгээр эмнэлэг 13 тэрбум. Энэс эмэн болохоор 12 тэрбум 12.8 тэрбум юм байна. За бусад гэдэг өөр зэйл байх юм. Бусад гэдэг дээр жишээлбэл 2 дугаар эмнэлэг дээр 3 тэрбум 89 сая. За 3 дугаар эмнэлэг дээр 1.2 тэрбум. За гэмтэл цог дээр 3 тэрбум. Хавдар дээр 4.5 тэрбум бусад гэдэг өөр зэйлүүд байж байна. За нийгэм даатгалын шимтгэл 1-р эмнэлэг дээр байхгүй байна. 3-р эмнэлэг дээр байхгүй байна. Цайлын нийгэм даатгал. Зарим дээр нь одоо 3-аас 3.8 жишээл 2-р эмнэлэг дээр. За халдварт дээр 4.3 тэрбум. Сэтгсдэр 4.6 тэрбум байна. Энэ ямар учиртай юм бол аймагуд дээр бас өндөр байна л да, аймагуудыг яриад яг хуу. Дүүргүүд дээр бас байж байна. Өөр зээлийн асуудал дээр ч одоо зарим 6 тэрбум өрт яг 5 сарын 26-ны байдлаар зарим нь 7 тэрбум 6.8 тэрбум гэх мэт налайхан эмнэлгүүд гэх мэт энэ одоо өөр зээлийг одоо яах вэ? Дараагийн асуудал энэ урамшуул өгч чадахгүй байна. Энэ цайлын нийгэм даатгалын шимтгэлэг дайлшил нийгэм даатгалтай эрүүл мэндийн даатгалын тэр юм хийж чадахгүй юм уу? Ямар учиртай энэ илүү ажилч авчаад төсвийн захирагч нараа орондоо гэдрүүлчихэд байна уу? Энэ юу талбартай юм бол дараа нь тодруулъя. За бочгоор сайд хариулъя. За бэсэн гишүүний асуултанд хариулъя. Ер нь бол яг салбарын өнөөдрийн байдлаар бол манай салбарт бол нэг 220 тэрбумын зээл яагаад өөр зээл. За үүний 121 тэрбум нь бол одоо эм ханган нийлтийн компани зээл тэдний хүртэл байгаа эмнэлгүүд. 80 тэрбум нь бол юу вэ? Нийгмийн даатгалын шимтгэлийн зээл. За тэгээд энэ эмнэлгүүдээ ингэж харахад бол нэг 10 эмнэлэг асуудалтай байгаа даа. Яг асуудалтай. Танд одоо яг хэлэхэд бол энэ баг 70 тэрбумын зээлтэй 10 эмнэлэг эзлээд байгаа. За 2 дугаар эмнэлэг бол 19 тэрбумын үр зээлтэй. За хөсөөд 7. Гэтэ энэ хөсөөд бол өөрөө онцгой таас мэдж байгаа нь халдвар төвчин дэгдлэхээр гүйцэтгэн санхүүжилт аваад байдаг. Энэ нийгэмд мөн. Бусд үед бол санхүүжилт авдаггүй. Энэ нийгэмд сайн гэдэг ийм нэг хоёр салгаа багт байдаг. За багмуур бол 6.6 тэрбумын үр зээлтэй. Налайх бол баханга. Налайх бол 6 толд. За энэ түрүүн хэлсэн энэ маш том байгууламж бараг 100-аас 200 мянган хүнд зориулсан эмнэлэг барьцсан. Нөгөө хүн ам нь бол нэгээс нэг чойртой адилхан байгаа шүү дээ. Тэгэхээр урсгал зардал маш өндөр. За эхний алс бол 9.7 тэрбум зээлтэй. За Чингэлдийн дүүргийн 4.1, өмнө говь 6 тэрбум, дунд говь 2.6 тэрбум, Орхон аймаг 4.3 тэрбум, Дархан 3 тэрбум гэдэг. За энэ асуудлыг бол хоёр зүйлийг хэлмээр. Нэгдүгээр цэвэр менежмент асуудал байгаа юм. Жишээл дунд говьтай яг адилхан хүн амтай сэлэнгийн мандал сумын эмнэлэг бол менежмент нь маш сайн. Тэгээд эрэг гараад идэг, ашигтай гараад идэг. Тэгэнгүүтээ дунд говь бол маш хүний нөөцөнд тэлцсэн. Дээрээс нь зардал өндөртөө менежментаа алдагдaltaа. Аль эсвэл одоо хавдар судалгаа байгаа. Ашигтай ажиллаж байгаа. 2 дугаар эмнэлэгт 19 тэрбумын зардалтай. Тэгэхээр би түрүү хэлсэн засгийн газрын 134 дэх тогтоолго гараад эмнэлэг болгонд KPI батлаад тэр KPI-ны мөрдөг явна. Мөн нэмжлэхэд 2 дугаар эмнэлгийн дээр засгийн газрын хэрэгжүүлэх агентлагаа шалгалт оруулсан байгаа. Чигүүргийн болон санхүүгийн шалгалт хийнэ. Яагаад энэ хэмжээний зээл гараад байна? Үр үүсгэхэд байгаа юм бэ? Үйлдвэрлэхэд байгаа юм бэ? Яагаад энэ шийдэж чадахгүй нэ гэдэг. Нэмжлэхэд бол яг 6 сарын байдлаар бол бид нар бол манай яамнаас болон эрүүл мэндийн даатгалын газар бол агентлаг бол нийтдээ нэг 100 тэрбумын нэмж санхүүжилт олгож байгаа эмнэлгүүдтэй.
Та тий 100 тэрбумын 50% бодох 60 тэрбум нь болоо шууд эми компаниуд үрийн төлөө өгч байгаа. Нэг өснө 121 тэрбумаас 60-ын төлчих 50% төлөөд тэгээд үе шатаагаар ондоо багтаагаад тэглэх. Нийгмийн даатгалтай шимтгэлтэй талдаа бол дахиад 40 тэрбум нь одоо 6 сарда багтаагаад төлчихнө. Тэгээд ирээдүйдээ бол бас ондоо багтаагаад үргэх болох тийм хүсэлтэй болж одоо шаардлага явуулж байгаа ойлгож болно. Тэгээд эцсийн үр дүндээ бол би одоо юу гэж харсан бэ гэхээр яг л эмнэлгийн дарга нарын асуудал бол маш хүнд асуудал юм байна. Үнэхээр сайн менежерүүд байна. Үнэхээр одоо чанаргүй гэх юм уу, эмнэлгээ муу удирдах авч байгаа үр үсгээд байгаа нөхдүүд байна. Жишээлбэл одоо нэг им худалдаж авахдаа хавдрын бай эмчилгээний имийг нэг имлэг бол яг альтны компани имлэгийг сая 800 төгрөгөөр авчиж байгаа. Өөр нэг имлэг яг тэр бай эмчилгээний имийг 3 сая 700 мянга төгрөг авчиж байгаа. Тэгэхээр эрхчэл бол нэгдсэн худалдан авалт хийнэ өндөр холбоотойгоор хэлмээр байна. Тэг гихмичт нь одоо энэ аль менежментийн асуудал, нэгдсэн худалдан авалт байна. За дахиад KPI байгуулад ингээд эмнэлгүүдийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна бас менежментийн сайжруулаад урсгал зарлыг бууруулна гэж хэлье.